Сайн байцгаана уу? Loma Lab-ийн видеографер Мөнх Гэрэл байна. Тэгээд энэ бичлэгээр бид подкаст хэрхэн бүтээдэг, техникийн ноу-хаваа дэлгэрэнгүй танилцуулах болно. Бид цойлогчдын бүтээдэг подкастуудыг техникийг хариуцаж хийдэг. Тэгээд ямар техник хэрэглэх талаар та бүхэнтэйгээ хуваалцъя. Мэдээж хамгийн чухал хэсэг болохоор аудио хэсэг байдаг. Бид аудиог нөхцөл байдлаас хамааруулад подкаст интерфейс, field audio recorder, камера, аудио top handle зэргүүдийг ашиглаж бичдэг. Интерфейсийн хувьд бид Rodecaster Pro 2-ыг ашигладаг. Энэ сетап засаад тухайн газараа үлдээгээд шууд орхиод явцдаг. Тэгээд энэ өөрөө 4 замтай, 4 микрофон холбож болно гэсэн утга. Тэгээд өөр дээрээ SD карт руу бичих боломжтой. Бүх аудио тохируулгуудыг дотроо хийцдэг. Аудиог бүрэн боловсруулдаг учраас AUX кабель ашиглан тохиромжоо камер руу холбоод шууд видеотойгоо хамт шууд бичдэг. Ингэснээр аудио болон видеог дараа нь синк хийхгүй бидний ажлыг амар гой хөнгөвчлөдөг. Энэ Zoom H6 Studio болон Sony-гийн өөрсдийн гаргасан аудио top handle-ыг бид нар ер нь нэг зураг авалтнаар төлхөө ашигладаг. Тэгээд ер нь өөртөө очиод сетап засаад шууд аудио хот айгу амар идэг. Ягаад гэвэл овор багтай. Өмнө ярьсан Rodecaster Pro 2 нь ялчгүй бидний хувьд бол арай л том сайзтай байдаг болохоор авч явахад айгу төвөгтэй болдог. Ялангуяа энэ top handle бол камертайгаа шууд холбоод ажилладаг болохоор 2 хүнтэй подкастн дээр ашиглахад айгу амар байдаг. Харин 4-6 хүнтэй подкаст авахар бол Zoom H6 Studio-гийн олон оролт хэрэг болно гэсэн үг. Подкастын чанарыг тодорхойлдог нэг чухал зүйл бол мэдээж микрофон. Бид подкастын зах зээлд стандарт гэж тооцогддог SM7B болон Rode PodMic-уудыг ашигладаг. Гэхдээ эдгээр нь динамик микрофонууд учраас Sony-гийн top handle-тай ашиглах үед дууралт нь маш аяархан байдаг. Тиймээс Dynamic preamp-ыг бид нэр ашиглаж дууралтыг ихсэгдэг. Sony top handle-ийн preamp-ууд нь хангалтгүй өвчгөө учраас үүнийг ашиглахгүйгээр дууг чангалах үед маш их шум орж ирдэг. Харин Rodecaster Zoom төхөөрөмжүүдийн хувьд preamp нь маш сайн учраас тийм асуудал нэг үүсдэг. Энэ preamp-ыг ашиглаж байгаа тохиолдолд аудио төхөөрөмжийн 48 вольтын тэжээлийн заавал хасах ёстой байдгийг анхаараарай. Одоо энэ хэдлээ видео талаас нь аваад үзье. Подкастын зураг авалт нь reel рекламыг бодвол хамаагүй урт хугацаанд тасралтгүй рекорд нь үргэлжилдэг. Тийм учраас камер халах эрсдэл үүсдэг. Тийм учраас бид Sony-гийн Cinema-Line FX30 камерыг ашигладаг. Бидний туршлагаас Sony-гийн FX30 бол нэгч халж унтарч байгаагүй. Бусад Sony-гийн загварууд бол A7 IV, A7 C2 гэх мэт загварууд бол унтарчсан тохиолдлууд бол байгаа. Өрөөний хэмжээ халуун хүйтнээс хамаарч камер хаалж унтрах эрсдэлтэй байдаг. Тийм учраас өөр дөрөх хөргөх системтэй FX30, FX3 гэх мэт камернууд илүү подкастэнд тохиромжтой байдаг. Мэдээж өөр брэндүүдийн халдаггүй камерууд бас байдаг. Урт хугацаанд бичлэг хийх үед мөн анхаарах ёстой зүйлс нь батарей болон memory card байдаг. Урт видеог багтаах SD карт ашиглах хэрэгтэй. Бас камерны доторх батарей дангаараа хүрэхгүй байх магадaltaй учраас V-mount батарей, NPF батарейнуудыг USB-C-гээр камер руу холбож ашиглах шаардлага гардаг. Хэдэн хүнтэй подкаст авахаас хамаарат бид нэр 2 болон түүнээс дэш камер юу ашигладаг. Бид голцоо хөтлөгч, зочны шахсамлаан, тэгээд хоёулангийн багтаас full shot 3 талаан юу тавьдаг. Дурангийн хувьд хит өргөн дуран юм их ашигладаг. Өргөн дуран хүний төрхийг сунгаж эвгүй харагдуулдаг учраас 30 мм-ээс дээш өнцгтэй дунгуудыг шахаа балан дээр бид тавьдаг. Камерны тохиолгоог 4K нэвтэрсээр бичдэг. Дараа нь өнгө тавьдаг учраас S-Log 3 дээр хавтгай өнгөтэй бичдэг. Гэрэлтүүлгийг тавихтаа бид амрааны төрлийн гэрлүүдийг орчин нөхцөлд тааруулаад ашигладаг. Гэрлүүд softbox, umbrella зэрэг modifierуудыг ашиглан зөвлөж илүү натурал гэрлийн тусгалыг бий болгодог. Гэрлийн үнцгийг аль болох хажуу болон араас нь хүний хүрээлж өгөх гэж оролдог. Их зурдаас гэрэл тавих үед нүүрний хэлбэрийг хит хавтгай болгодог учраас ингэж тавьдаг гэсэн үг. Камера сүүдэр талаас нь тавих үед хүний нүүрний хэлбэр тодорч дүрс илүү орон зайтай болдог. Мэдээж сүүдрийг хит харахгүй байлгах нь подкастны хувьд зохимжгүй байдаг. Сүүдэр талд гэрэл нөхөх фейл гэрэл юм уу рефлектор тавьдаг. Ер нь анхаарах ёстой ганц зүйл гэвэл гэрлээ тавихтаа битгий хавтгай тавиарай. Зураг авалтын төхөөрөмж, зураг авалтын хэмжээнээс хамаарат ихсэж болдог. Ер нь бол зураг авалтанд айгүй олон техник авч явдаг. Камерны бол гэрэлний бол аудионы хэрэгслүүд гээд эдгээрийг гараар зөөхөд бага зэрэг хүндрэлтэй байдаг. Тийм учраас техник зүйдэг тэргийг бид нэр ашигладаг. Подкаст бүтээхэд ашигладаг техник тоног төхөөрөмжийн мэдээлэл болон туршлагаасаа хуваалцлаа. Подкаст хийхэд аудио болон видеоны чанарыг хэрхэн хангаж болох талаар та бүхэн тодорхой мэдээлэл хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Хэрэв танд подкасттай холбоотой асуух зүйл байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая.